За сайн байна, өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бас олон үйлчлүүлэгч маань бас араараас аялын виз ажилтаа аваад ирж байна. За энэхүү үйлчлүүлэгч маань 12 сарын 18-нд буюу өчигдөр ингээ виз гарсан. Манай байгууллага үргэлжлүүлсэн. За энэ хүний хувьд бол энержи ресурс байгууллагт засварчин мэргэжлэр ажилладаг. За ажилласан хугацаа нь бол жил хагасын хугацаатай ажилласан. Нийгмийн даатгалын төлөлт нь бол сая 400-ийн хооронд хэлбэлцэлтэйгээр төлөгддөг ийм бас нийгмийн даатгал төлөгч үйлчлүүлэгч хүн байсан. За тэгээ манай байгууллагаас бол мэдээлэл зөвлөгөөгөө авсан, баталгаад хаягийн агуулсан, анкетаг өгүүлсэн, нэмэлт бас орох материалын шаардлагатай үед бол зөвлөгөө мэдээлэл аваад хүлээлгэн өгөхдөө бэлдүүлээд хүлээн авах газартаа өгснөөс хойш 45 хоногийн дараа визний хариу гарсан байгаа шүү. За тэгээ та бүхэн бас цаашдаа аялын виз үзэх гэж байгаа бол манай байгууллагаас үйлчлүүлээрээ тань өөрт чинь тохирох бодит мэдээлэл чинь зөвлөгөөгийн чинь нөгөө хүлээлгэн өгч материалыг чинь бэлдээд одоо визний чинь хариу болох болно. За одоо бол манай байгууллагаас хилээр гарах баталгаад хаяа авах захиалаад мөн тест захиалгаа хийлгүүлээд хилээр гарах зөвлөгөө аваад ингээд зорчхоор одоо ирсэн байгаамаа. За ингээд та бүхэн инкэ бирж хамтлаас аван аялын визээ хүсээрэй.